За өнгөрсөн 7 хоногт Hexfield-ийн Popcorn гэдэг шинэ хувилбар нь гарч ирсэн. За тэгээд энээс өмнө гэх юм бол Hexfield-ээс өмнө гэх юм бол Sora 2-оос өмнө Nano Banana гэж гарч ирж исэн. Тэгээд би өчигдөр орой би YouTube ухаж сууж байгаа дахиад хиттийн нэг шинэ AI гарч ирсэн байлээ. Тэгээд нэр нь юу гэлээ? Halo 2.3 гэлээ. Тийм нэг хиттийн нэг AI байсан. Тэгээд энэ чинээс юу гэж харж болох вэ гэхлээр биш үү? Энэ AI-ийн хурд энэ хувьсэл шинжлэл өөрчлөлт гэдэг бол яг хэдэн 7 хоног аль эсвэл их тэг монголчуудын хэлээр жоохон их хуцсан юм бол нэг хэдхэн өдрийн зайтай хувьсаж өөрчлөж байгаа та нар бол харж байгаа бах. Тэгээд ChatGPT гэж гарсан. ChatGPT-гийн дараа Grok, DeepSeek гэж гарч ижсэн тийм ээ. Тэгэхээр одоо энэ AI-уудын гарч ирсэн хугацааг нь хооронд нь аваад үзэх юм бол нэг 7-оос 14 хоногийн зайтай бүгдээрээ гарч ирж байгаа үстэй тий. Тэгэхээр бүгдээрээ угаасаа AI-г угаасаа яарчлаа судалж эхлэхгүй бол энэ AI-ийн хөгжил бол үнэхээр маш хурдтай байгаа. За та нар маань Hexfield-ийн Popcorn-ыг ашиглахын тулд биш та нар браузер дээрээ Hexfield AI эсвэл Popcorn-ыг тайчж болно. За тэгээд эхний нь гарч иж байгаа сонголтууд бол бүгдээрээ чодоо хулхин шүү за. Одоо яг оройн нь шүү за. Ийм нэг ногоон background дээр нэг хар могоотой юм шиг те. Дээр нь Hexfield гэсэн. За энэ чинээ дарж орно. За бүгдээрнгийнх нь одоо гол хэрэглэн нь болохоор Popcorn гэж байгаа юм чи. За Popcorn руу орох юм бол за нэг иймэрхүү харагдана. За одоо энэ хэсгийг тайлбарлая. За энэ яадаг вэ гэх юм бол та мэдээж яг энэ хэсэг дээр өөрөө зураг оруулаад за тэгээд энэ хэсэг дээр нь та өөрөө промпт бичин тийм үү. Тэгээд мэдээж та ямар нэгэн зураг болон видео гаргаж авна. Тэгвэл энэ хэсгийг яадаг вэ гэх юм бол та яг хэдэн зураг гаргаж авах юм бэ гэдэг сонголт нь байгаа байхгүй юу. Тэгээд Midjourney ашигладаг хүмүүс байх юм бол Midjourney дээр нийт 4 сонголт гарч ирдэ шүү дээ тийм. Тэгээд ChatGPT ашиглах юм бол нэг зураг гарч ирдэг тийм. Тэгэхээр энэчнээс болох юм бол 1-8 ширхэг зураг гаргаж авах өөрөө ингээд сонгож болж байна. За тэгээд дээрэс нь хамгийн гоё юм нь юу юм бэ гэх юм бол энэчнээс ингээд зурагныхаа хэмжээг нь өөрөө сонгож болно. Тэгээд энэ шиг бас өөрөө автоматар цаанаасаа өөрөө бас тохируулагдаад гараад ирэх боломжтой. Тэгээд Midjourney дээр би YouTube-ийнхаа thumbnail зургийг хийх гэхлээр биш үү? Хэмжээ нь биш үү? Байнгын 1 харьцан 1-тэй гарч ирээд байдаг байхгүй юу? Тэгээд 16 харьцан 9-өөр өгөнгүүт байнгын 1 харьцан 1-ээр гарч ирдэг. Тэгэхээр энэний хамгийн том давуу тал нь болохоор ингээд зурагныхаа харьцааг нь өгчдөг. Тэгээд мэдээж ямар ч асуудалгүй бол зурагныхаа харьцаагаар бол гарч ирнэ. За тэгвэл бүгдээрээ биш үү одоо энэ Hexfield-ийг яг яаж ашигладгийг бүгдээрээ одоо энэ бичлэгнээс үзье. За окей. Эхний ээлжиндээ болохоор за энэ хэсгээр болохоор яадаг вэ гэхээр эхлээд зураг апплод хийж гин. За одоо энэ чинь болохоор промпт оруулна. За одоо энэ хэсгээс болохоор нийт хэдэн зураг гаргуулж авах бол ингэ сонгож байгаа. За тийм 7 сонгосон юм шиг мэдээж 7 зураг бол гаргаж ирнэ. Тэгээд Hexfield-ийн Popcorn-ыг би өөрөө ашиглаж үзсэн. Тэгээд яг энэ залуу шиг би бусад хүмүүсүүдийн контентыг бол үзсэн. За тэгээд мэдээж зургийн чанарын хувьд 10-аас дүгнэ гэх юм бол би нэг 10-аас нэг 4-5-ын хооронд дүгнэ. Та нар одоо жишээлбэл энэ зургийг харал та. Тэгээд энийг харал та. Одоо за тэгэхээр ингээд зураг гаргаж авлаа гэхэд биш үү? Одоо энэ чи анимашн оруулж болно буюу энэ гаргаж авсан зургаа хөдөлгөөнд оруулж болно гэсэн үг. За тэгээд edit гэж байна. За одоо тэгээд энэ гаргаж авсан зургийнхаа чинүүд юу гэх юм? Одоо энэ ч байгаа попкорнуудыг одоо гэрэлтүүлмээр гүн гэх юм бол edit дээр нь дарж агаад энэ зургийнхаа доор prompt өгж жагаад энэ попкорнуудыг янзлуулж болох ч юм уу те. Одоо энэ upscale хийж болж байна. Аль зүйл дахиад татаж аваад хэрэглэж болж байна. За саний нь биш үү? Animate гэдэг дээр нь дарах юм болоо шүү дээ. Шууд ингээд зургийг дүрс болгодог шууд хэсэг рүү ингээд үсэрч байгаа. Одоо ингээд харах юм бол энэ чи видео гэсэн хэсэг байгаа. За тэгээд одоо видео болгох дээр одоо энэ чи AI-уудын хувилбарууд нь байж байна. За энэ болохоор Hexfield Sora 2. Sora 2 нь болохоор сүүлд нөгөө OpenAI-ийн зүгээс гаргасан нөгөө одоо Veo 3.1 гэж байгаа. Veo 3.0-аар нөгөө нэг алмас ТV хийжсэн та нар санаж байна уу? Одоо тэрний чи 3.1 нь гараад ирсэн. Тэгээд Kling AI One 2.5. Миний санахаар энэ One 2.5, 2.2-оор ч нь болохоор face swap-ыг нэлээд сайн хийдэг санагдаж байна. Тэгээд Veo 3 энэ алмасын хийсэн Veo 3, C-Dance 1. Энэ One 2.5 энэ One гэдэг чинь баг хиттийн AI та. За одоо нөгөө эн чинь нөгөө манай зураг. Одоо эн чинь prompt оруулж өгнө. За тэгээд мэдээж энэ Hexfield нь өөрөө төлбөртэй юм билээ. Тэгээд 1 сарын ирэх нь болохоор $9 гэж хэлсэн. За тэгээд одоо энэ видеоныхын чанарыг нь харах юм бол яг энэ хүний нийт дотроод энэ хажуу талын 90 тойрны орчныг нь харах юм бол нэг 10-аас 4-өөс 5 оноо өгөхөөр л дүрслэл гаргаж байгаа биз. Чон чанарын хувьд муу гэсэн үг. За одоо энэ ч болохоор энэ хэсгийг сайн ашигласан тийм ээ. Одоо болохоор бүгдээ энэ manual гэсэн хэсгийг сонгож байгаа. За тэгээд энэ хэсэг дээр нь болохоор өөрсдийнхөө зураг оруулж өгч байгаа. За тэгээд
Энд чи яг ямар 6 зураг гаргахаа энэ чээс өөрөө шийдэж болно. Жишээлх юм бол сая нэг зураг оруулж өгөөд промпт оруулахад AI цаанаас нь автоматар янзын 7 зураг гаргаж өгсөн. Тэгэхээр бид нэр энэ хэсгээр яаж болдог вэ гэх юм бол илүү AI-аа илүү удирдах болно гэсэн үг. Нэг зураг оруулаад тэнцэнээсээ ямар 6 зураг гаргаж авахаа энэ чи тус бүрдэнд промптаар өгж болно гэсэн үг. Тэгэхээр энэ залуугийн зургийг бол оруулж ирж байна. Одоо энэ чинээс тус бүрдэнд 6 промпт оруулаад өөрийнхөө хүснээр 6 зураг гаргаж авна гэсэн үг. Одоо ингэ харж байгаа одоо ингэ 6 оруулсан. Одоо ингээд бүх 6 промптыг бол оруулж өгч байна. За одоо бүгдээрээ энэ гаргаж өгсөн 6 7 зургийнхаа бүгдээрээ чанарыг нь сайн харъя за. Эхний зураг энэ 2 дахь зураг энэ байна. 3 дахь нь энэ байна. 4 дахь нь. За энэ зурган дээрээс харах юм бол энэ нэлээд чухал чанар муутай зураг гаргаж өгч байгаа хааж болох. Яг уу энэ хүний сая царайг нь оруулсан. Гэтэ энэ бусад хүмүүсийнхаа царайг харах юм бол нүрийнхаа хэлбэрийн тэрийг та нар хардаа. Чинь энэ хүний нүрийн хэлбэр, энэ хүний нүрийн хэлбэр, энэ хүний нүрийн хэлбэрийг харж байгаа. Тэгэхээр энэ бол нэг олон хүн гаргасан юм зураг генерate хийхдээ бол нэлээд муу байгаа бол харж байгаа. Окей. За одоо бүгдээрээ энэ зургаас нэг жоохон сул талыг нь олж харж болно. Тэрний үгээр мэдээж энэ зургийн чанарын аюу онцгой байгаа. Тэгээд дээрс бас энэ ирүүн яаж урагшаасан байгаа та нар бас харж болно. За тэгвэл та хэд маань штэ наад AI чинь төлбөртэй мүү эсвэл үнэгүй мүү гэж асууж байгаа. За тэгвэл төлбөрийн хэсэг энэ ч байгаа. За ингээд 1 сарын basic нэх юм бол за ингээд $9, Pro нь ингээд 14.7, 29, 149. Хэрвээ багаараа ингээд авах юм бол $63.2 байж байгааг харж байгаа. Тэгэхээр энэ чинээс та нар юу гэж харж болох вэ гэх юм бол та нар биш үү? Чинь Midjourney, ChatGPT, Canva гэдэг ч юм уу. Иймэрхүү AI хэрэгслүүд чинь одоо энэ юу гэж болж штэ Hexfield байж болж штэ тий. Иймэрхүү AI-ыг ашиглаад та нар чанартай дүрс бичлэг, видео, зураг гаргаж аваад та нар хэрвээ мөнгө гэх юм бол штэ та нар заавал ийм subscription төлнө. Тэгээд энэ subscription-ыг үстэй та нарт бүр амьдрал дээр чинь юугаар ойрхон буулгаж болох вэ гэх юм бол штэ. Одоо хар хорин дээр чинь нэг лангуу түрээсэлдэг штэ хүмүүс. Түрээслээ бараа тамиг зардаг тийм үү. Тухайн лангуугийн сарын 1 сая, 2 сая, 3 сая гэмшлэг үнэлгээ тавьдаг тийм үү. Тэгвэл яг AI-ийн ертөнцид одоо тэр лангууны тэгээд одоо сарын түрээс гэдэг нь одоо энэ subscription нөхгүй юу. Тэгэхээр та нар үнэхээр биштэй AI-ыг ашиглаад та нар үнэхээр мөнгө олох гэж байгаа бол угаасаа тухайн хамгийн сайн гэсэн AI хэрэгслүүдэд та нар мөнгө төлөх нь угаасаа баарахгүй. Жишээлх юм бол та нар Midjourney дээр та нар контентын реклам хийх гэх юм бол биштэй. Доор хаяж та нар $60-ынх нь сарын эрхийг нь авдаг байхгүй юу? Чинь та нар одоо харж байгаа одоо Midjourney дээр сая ярьсан шүү дээ тий. Тэгээ та нар одоо харж байгаа одоо Midjourney дээр зүгээр basic нь хэд $10, стандарт нь $30, Pro нь $60 гэж байгаа. Тэгээд бүр мега нь $120 гэж байгаа. Хэрвээ та нар биш дээ. За окей. Би тэгвэл сарын $10-ыг аваад ашиглачаа гэх юм бол биш дээ. Та нарт биш дээ. Та нар одоо $10-ын эрхийг нь аваад ашиглах юм бол та нар биш дээ. 2хан өдөрт энэ эрх чинь дуусчин заяа. Тэгээд та нар биш дээ үнэхээр яг контент хий, зураг гаргах, үнэхээр чанартай юм хий гэж бодчихлоо бол та нар биш дээ. At least энэ Pro болон Mega энэ хөлбөрийг та нар авах байхгүй. Тэгэхээр чин $60 гэдэг чинь 200 мянган төгрөг, $120 гэдэг чинь 400-500 мянган төгрөг болж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр та нар AI ашиглаад үнэхээр контент дүрс бичлэг чанартай юм хийя гэх юм бол at least та нар бол Midjourney ашиглах юм бол та нар $60. Одоо бусад AI-уудыг ашиглах юм бол at least ChatGPT чинь өөрөө $20 гэж байгаа. Тэгээд CapCut ашиглаад гайгүй edit хийх юм бол $15, $10 гэж явж байгаа. Тэгэхээр угаасаа онлайн ертөнцид мөнгө олъё гэж бодчихлоо бол угаасаа тодорхой хэмжээний сард угаасаа зарлага гаргана. Тэр нь би бол сард 1.2-оос 1.5 сая төгрөгийг Midjourney, Canva, CapCut, ChatGPT гэдэг ч юм уу иймэрхүү AI-ууд бол байнга зарцуулж идэг. Тэгээд дараагийн хамгийн том давуу тал нь юу юм бэ гэх юм бол шүү дээ. E-commerce хийдэг, dropshipping гэдэг хүмүүс, бит бараа зардаг хүмүүст айгүй гой болж ирж байгаа. Өмнө яадаг байсан бэ гэх юм бол хүмүүс биш дээ өөрөөсөө бараагаа аваад, камера аваад студ түрээсэлдэгсэн шүү. Аль эсвэл ямар нэг сетап бэлдээд тухайн барааныхаа зураг авалтыг хийдэг байсан шүү дээ. Одоо биш дээ тань зөвхөн барааны чинь зураг тэгээ prompt байхад л одоо ингээд зураг авалт хийгээд байх ямар ч шаардлагагүй. Хамгийн гол нь та одоо энэ Hexfield-ийг биш дээ сарын 10 юм уу $20 авлаа гэж бодоод та хитэн 100 зураг гаргаж авч болох байхгүй. Тэгэхээр чин бодит амьдрал дээр та камера аваад сетап бэлдээд оффисод түрээслээд тэ одоо зураг дардаг хүнээ бүр цалинжуулаад зураг дарлаа гэж бодоход та хитэн сая төгрөгийн зарлага гаргана. Гэтэл эн чин би нэг 60-70 мянган төгрөгийн л одоо иймэрхүү зураг гаргуулж авч болж шээ. За окей. Тэгэхээр энэ нь болохоор одоо арьс ажиллагааны бүтээгдэхүүн одоо энэ prompt юм. За одоо эдгээр нь болохоор гаргаж өгсөн зургууд нь байна л та. За эхний зураг нь. За энэ болохоор хоёр дахь зураг нь гэж байна.
Яг 3 дахь зураг нээж 4 дахь. За тэгэхээр энэ хэсэгт яг юу хэлэх гэж байгаа юм бэ гэх юм бол за одоо энэ Pumpkin гэдэг энэ хүнд биш үү? Одоо санийтай ажиллагааны бүтээгдэхүүн одоо бариулж зогсож байгаа байхгүй юу? Тэгэхээр биш үү? Ямар нэгэн модель аваад зураг авалт хийгээд авах шаардлагагүй гэсэн үг. Зүгээр AI-аар юм аватар үсгээд энэ аватараараа энэ бараагаа сурчлуулах зэрэг зураг авалт, зураг, видео энэ төр бол AI-аар бол гаргуулж авч болно гэсэн үг. Одоо зураг оруулсан, prompt оруулсан. За одоо энэ чинээс харах юм бол нэг зураг гаргаад гаргуулж авна. 16 харьцах нь 9 буюу хэвтэй зураг гаргаж авна бол гэж оруулсан байна. За окей. Одоо эхний зургийг та нар хараарай. Одоо энэ бол үндсэн манай Pumpkin одоо хүн маань гэж. Энэ болохоор манай бараа маань гэж байна. Оо 4 зураг байсан юм шүү. За тэгээд дараагийнх нь болохоор hex field дээр. За дараагийнх нь болохоор hex field дээр болохоор face swap-ыг нэлээд сайн хийдэм билээ. За энэ болохоор одоо энэ хоёр хүн болохоор яг энэ зурганы одоо face swap хийх одоо target face нь баггүй юу? За одоо болохоор яг энэ чи одоо нөгөө face swap хийх prompt оруулж өгнө. За тэгээд үр дүнг нь харах юм бол одоо ингээд саяны хоёр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын царайг ингээд солилцож байгаа. Тэгэхээр одоо та нар биш үү? Тэгээд та нар биш үү? Одоо браузер дээр биш үү? AI face swap гэдэг одоо swap хийх юм бол яг эдгээр шиг зураг гаргаж ирдэггүй байхгүй юу? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын царайг нь сольчихно. Аль эсвэл хоёр хүний зураг ерөөсөө swap хийж чаддаггүй. Аль эсвэл бүр амар бүрсгэр зураг гаргаж өгдөг. Тэгэхээр hex field болохоор тэр AI-ыг бодох юм бол харьцангуй гайгүй. Чинээс харах юм бол ингээд face swap бол нэлээд сайн хийж байгаа. Тэгээд дараагийн нэг зүйл нөх юм бол за тухайн зурган дээр ямар нэгэн бит объектыг бол сольж болдог. Жишээ нь одоо энэ бол ингээд буу барьсан байж байна. Одоо нэг сүх болгож байна. Тэгээд хамгийн гоё нь шүү дээ. Дахиад нэг хамгийн гоё нь background-аа сольж болно. Би тэгээд hex field-ыг ашиглах линкийг нь би description хэсэг дээр үлдээч. За тэгээд энэ мэтлэн AI-ийн контент заавар бичлэг үзэх бол тэгээд манайгаа subscribe хийгээрэй.